Джоны чи гим гэж юу болохыг мэдхүү? Бас чи гимтэн мөн үү? Харин би дээр шивээсүүдээ хараад пастора болилдоо би цаасгүй болчиход би дээрээ зурсан гэж та бодоо юу? Би дээрэмчдийн гишүүн юу асуугаад байгаа юм бэ? Мэдээж би гимтэн. Гэтэл тэр яагаад чи өөрийгөө гимтэн гэж байгаа вэ гэхэд нь би олон хорон мозул үлдсэн учраас л эдгээр нь намайг гимтэн болгодог гэлээ. Түүний хэлсэн хэдэн үгс намайг бүр гайхшуулсан юм. Тэр тийм биш ээ гэсэн. Юу гэсэн үг вэ? Хэрв би хүн дээрэмдэж хүн аалж ийм тийм гим үйлдвэл гимтэн бидтэй гэхэд тэр тийм биш ээ. Библийн дагуу Ром 5:12 дээр нэг хүнээр ертөнцид нүгэл орж ирсэн. Тэгээд тэр нүгэл нь үхлийг авчирсан юм. Энэ шалтгаанаас болж бүгд гимтнүүд болсон гэлээ. Тэгээд тэр Джоны чи хятад хүн байхаа өөрөө сонгосноо гэхэд нь үгүй наадах чи ямар гэж асуулт вэ? Хэрв чи мандрин дахиа шарсан буудаа илүү их идвэл илүү хятад болж харин бага идвэл багахан хятад болдгоо. Энэ залууч ярих оногоотой гарна шүү. Мэдээж үгүй. Би дахиа идсэн чи идээгүй хятад хүн. Гэтэл тэр яг наадах шиг чинь л Адамын гим чи бид нар руу дамжсан юм гэлээ. Анх удаа л би гим нүгэл нь үйлдэл төдий зүйл биш харин хин гэдэг тодорхойлолт маань болохыг ойлгосон юм. Тийм л учраас чи хоосон байгаа юм гэж тэр илүү. Намайг хоосон байгааг энэ залуу яаж мэдэж байгаа юм болоо? Би хоосож шанаж байгаагаа хэзээ ч хэлээгүй штэ. Чи сул дорой мөртлөө төгс байх гэж хичээж байгаа учраас л үргэлж алдах болно. Чи магадгүй баяр гуниг гэсэн амьдралаар амьдарч байгаа байх. Баяр хөөр мэдрэх үедээ чи босож харин унах үедээ чи гунигалдаг. Баяр гуниг ээлжсээр эцэстэн зүрхэнд чинь хоосрол мэдрэгддэг. Гэхдээ энэ нь хэвийн зүйл юм. Анх удаа хүн намайг хэвийн гэж хэлхийг би сонссон. Та нарыг мэдэхгүй байна л да. Гэхдээ олон хүн биднийг чи хэвийн биш чи галзуу штэ гэдэг. Би бүх насаараа үнийг сонссон. Харин тэр пастор Джоны чи хэвийн гэсэн. Гэхдээ чи нэг зүйлийг хийх хэрэгтэй. Өөрийн бодолтой итгэх нь гим үлдэхэд хүргэдэг. Учир нь яаж бодож байгаа чинь мэдрэмжинд нөлөөлж, мэдрэмж чинь биеэ хэрхэн авч явахд нөлөөлдөг. Хэрэг бид уурлах зүйл бодвол уурыг мэдэрч тэгээд уураа гадагшлуулж үйлддэг. Би уурд нь хизээш ингэж бодож байгаагүй. Би зүгээр л хариу үйлдчихдэг. Тэр бас Джоны бурхан чамааг аль хэдийнэ төгс болгосныг чи мэдхүү гэлээ. Харин би төгс биш штэ гэж бодсон. Гэтэл амьдралыг маань өөрчилсөн ишлэлийг тэр үзүүлв. Еврей 10:14. Нэг удаагийн дахлаар ариусгагдж яваа хүмүүсийг үрд бүрэн төгс болгожээ. Нэг дахил гэдэг нь Есүс Христ. Төгс болгосон гэдэг нь өнгөрсөн цаг дээр байгаа. Бас үрд гэсэн юм. Тэгэхээр аль хэдийнэ болчихсон гэсэн үг. Харин үүнийг сонсож байхдаа хүлээгээрэй. Би төгс гэдгээ мэдрэхгүй байна штэ. Гэхдээ Бурхны үг төгс гэж байна. Тэр надад хэнийхэн зүг гэж бодож байна гэхэд Бурхных л юм байна. Тэр намайг төгс гэж байна. Харин миний бодол намайг төгс биш гэж байна. Би та нараас асууя. Бодлоо дагаж үйлдэх бүр ихэвчлэн ямар үр дагавар гардаг вэ? Сайн уу муу юу? Муу штэ те. Амен. Яг үнэн. Би энэ залууг дээр нь гарна. Ингэж бодох бүрт шоронд ороод л дуустдаг. Надад харах боломж олдсон юм. Оюун бодол маань л миний хамгийн том дайсан гэдгийг. Бүх бодол маань намайг зовлон руу л удирдах байгааг харсан.